Сайн байцгаана уу? Янж байна. За тэгэхээр ер нь бол би олон хүмүүстэй залбирдаг л та. Гэхдээ яг өөртөө хамт ингээд дагалдуулж байгаа ч юм уу хамт залбирдаг идэвхжүүлэлтэн дуудагдж байгаа хүмүүстэй хамт би ер нь залбирлын сонсдог. Тэгээ залбирлын сонсох үед хаана алдаатай байгаа нь гардаг. Ер нь бол одоо дуушнаар бол дуулах үед нь хаана алдаж байгааг нь хардаг. Зураг зурж байгаа бол зураг зурх үед нь хаана юм хийж тухайн ажлыг хийх үед л гардаг шүү дээ. Тэгэхээр ихэнх хүмүүсийг харахаар олон жил залбирсан, олон жил итгэж байсан хүмүүс хүртэл залбирахтаа итгэлгүй залбирч байгааг би олж хардаг. Тэгээд яна миний залбирал итгэлгүй юм биш үсттэй эдэр гэж бити эргэлж тэрнэлзээрээ. Тэгээд ягаад ч юм залбирахтаа ингээд эргэлздэг байгаа. Тэгээд залбирахаас өмнө бурхан яг одоо энэ надтай хамт байгаа гэдэгтээ бас эргэлздэг. Тэгээд бурханы хажууд очиж залбирахаас илүү дээр байгаа бурханд өөрөө нэг доор бурхан залбирлыг чинь сонсохгүй юм шиг тиймэрхүү байдалтай залбирч байгааг би олон харж байсан. Бас тэгээд Иесус залбирахт минь яг туслах болно, хариулах болно гэхдээ бас эргэлзсэн үнэхээр итгэж байгаас үнэхээр асууж лавлах хэрэгтэй. Тэгээд яг өөртөөсөө зүгээр шүн шударгаас асуух хэрэгтэй. Миний энэ залбирал хариулах болов уу гэд. Эсвэл Иесусыг сонсож хариулах болов уу гэд. Тэгээ бат итгэлтэйгээр тийм ээ гэж хэлж чадчихна уу гэдэг чинь чухал. Тэгээд бурхантай үнэхээр харилцаагаа сайжруулах явдал чухлаас гадна тэрийг яаж сайжруулт юм бэ? Яаж бурханы хажууд очт юм бэ гэхээр бид ер нь бол подкаст нэр олон удаа заасан байдаг. Яг сайн мэдээгээр л бурханы хажууд очдог ба үнэхээр Иесусыг би бол цовдлогдсон байгаа Иесусыг хараад үнэхээр түүний шарахын, цусын бүх юмыг хардаг байгаа. Тэгэхээр миний гим нүглийг бүгдийг та үүрсэн, цовдлсон залмаа дээр бүх сатаны үйл ажиллагааг яалсан гэд тэгээ залбираа. Тэгээд үнэхээр дараа нь би хадам буушин дээр очдог. Гинт хадам буушин дээр Иесус байхгүй байдаг. Иесус 3 оноод үнэхээр хүүхдээ дахин амьлуулсан байдаг Иесусыг. Тэгээд дээшийг өргөгдсөн байдаг. Өргөдөөд Бурхны баруун талын зэнтий суудаг баг. Тэр үнэхээр тэгж суухын явдал үнэхээр чухал. Тэгж очих явдлаас маш чухал байгаа. Тэгээд тэн дээр очиод Бурхны баруун талд сууж байгаа юм чинь Иесус ахтайгаа хамт суучна. Тэгээд үнэхээр Иесус мань аврагч эзэн бидний үнэхээр тэргүүн тахиалж тэгээд бидний хайртай аврагч эзэн байгаа бас. Тэгэхээр Иесустайгаа хамт суужгаад аавынхаа хажууд очлоо гэсэн. Тэгээд хүүхэд нь аавтайгаа яг гуйх гэж очихоос илүү бас ярилцах гэж очвол их зүгээр ариустай хамт тухайн ажлаа, стратеги ярилцаж ер нь бол би заримдаа зүгээр л тоглох гэж очдог, заримдаа зүгээр л өвөр дээр нь алах гэж очдог, заримдаа өнөхөр уйлаад очдог, заримдаа болохоор баярлаад очдог, янз янзлт байдаг. Гэтэ ер нь бол миний залбирлын сэдв их хвчлэн намайг залбирахаас өмнө эзэн бурхан мэддэг гэдгийг мэддэг болохоор нэг тэгж амар үгэлж дуулаад орлоод байхаасаа илүү голцоо эсээ би магтдаг байгаа. Маш их магтдаг. Өдрийн түвшбэр нь марг Иесусээ гэдэл үглээд явдаг хүн. Тэгээд машин дотор ч гэсэн хариулаар маш их залбирдаг байгаа. Ядгуул зарим залбирлыг угаасаа бид нэр дандаа яриад тахад бол хэцүү байдаг. Тэгээд тухайн зарим залбирлыг бол залбирх үедээ шууд авсан гэдэгтээ мэддэг. Ихэнх залбирлаа шууд мэддэг. Ялангуяа эдгэрлийн залбирал тэгээд өөр бас үнэхээр залбирлууд заримдаа бол үнэхээр авсан гэдэг нь эргэлзээтэй ч юм уу яг одоо эзэн сонсоогүй ч юм уу хүлээж аваагүй яг хариулт нь тодорхойгүй байх юм бол би тухайн залбирлыг дахин залбирдаг байгаа. Аваа гэдэг хаалгатайхаа дахин тогшиж очихоосоо би ерөөсөө санаа зовдгоо. Зарим залбирлыг шинэ авсан гэдгээ мэдсэн байсан ч гэсэн яг бодит амьдрал дээр сүнсэн дээр авсан байсан ч гэсэн бодит амьдрал дээр 90 эртэл нь бас залбирын зогсдог байгаа. Ягдвал тэр нь цадаа болох нөхцлүүд зөндөө байдаг байгаа. Тэгэхээр яг эхний ээлжинд эзэнтэй яг эзний оршихуйд орж яг бурхан дээр очиж залбирахаас өмнө очих явдал маш чухал. Энийг итгэлээрээ очиж очино. Гэхдээ ер нь бол ихэнхдээ үзэгдлээр хардаг байгаа. Ихэнх хүмүүс бол ер нь үзэгдэл харах ёстой. Тэгээ үзэгдэл харахгүй байгаа бол хүүхд насны шарах ч юм уу эсвэл нүд чихэн таглагдсан байх маа. Аюултай учраас зүгээр л нүдийн минь нээж өгөөч эзэн минь гэд гуйхад бол эзэн нүдийг нээж өгнө. Тэгээ эзэнтэй дээр очисныхаа дараа аавыг яг бүрэн бүтцэд харах явдал харахгүй байсан ч хамаагүй ер нь бол мэдэрдэг байгаа. Тэгээ Иесусыг харин сайн хардаг шүү. Яруу сүсийг ч юм уу бурхныг харах явдал бас маш бага байдаг. Харин синтиг бол нэлийн хардаг байгаа. Гэрлийг ч юм уу харах магадлалтай би бас өөр зүйлүүдийг хардаг. Тэгээд яг аваа гэж яагаад гуйх үед бол бурхан үнэхээр залбирлыг сонсдог байгаа. Тэнгэртэйгээ бидний аваа гэж
Иесус хэлдэг нь учиртай. Тэгээд аваа гэд залбирх үед аав сонсдог баг. Тэгээ заримдаа залбирлах хийх гэж юм уу гуйлт хийгээд очиход бурхан аав шал өөр юм ирсэн байж идэг. Гараа өргөд бүжгэлт гэсэн зогсож идэг. Хамтдаа бүжгэлцгээ үнэхээр хамтдаа одоо заримдаа бүр ингээд магтах ёстой, дуулж бүжиглэх ёстой ч гэдэг юм уу. Тийм зүйлүүд бол хүртэл орж ирдэг. Тэгэхээр ариун сүнсээ сонсно. Ихэнх хүмүүс одоо ариун сүнсийг удирдах гэж юм уу бурхныг өөрөөрөө хөдлөх гэж оролддог ба. Одоо жишээлбэл Иесусыг ч үннийг аврах гэсэн нэг ном байсан. Би үнэн биднийг авардаг болохоос бид үннийг авардаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ариун сүнс биднийг удирддаг болохоос ариун сүнсийг бид удирдах залдаггүй. Тийм учраас бурхны ч гэсэн үнээр бурхан бол хаан, бурхан бол дээдийн эзэн учраас түн дээр бас хүндэтгэлтэй. Ичнээн таны аав ч гэсэн бас хүндэтгэлтэй очих ёстой. Аавд одоо тэр үнэхээр зархагч дээр ерөнхийлөгч дээр очиж байгаа тэрнээс ч илүү том өндөр очиж байгаа гэдгээрээс ойлгож мартаж болохгүй. Тэгэхээр залбирал дээр бас үнэхээр хүндэтгэлтэй хандаасаа үнэхээр залбирал чинь тодорхой бөгөөд эзэнтэй буцаагаад хариултаа аавна гэд яг асуугаад хариултаа тэр дор авах уу, яаж авахаар байна бас сонсороо гэж хэлмээрэн. Тэгээд ариун сүнс таныг удирдаасаа, ариун сүнсээс хөтлөгдөөсөө гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна шүү. Тэгээд танд баярлалаа. Тэгээд подкастын минь цааш нь дэмжээрэй. Бас бусадтай хуваалцаараа. Тэгээд блоглж байгаа ч юм уу дургуй тийм хүмүүс байх юм бол тэдний төлөө бас залбираараа. Ягаад гэвэл нүд чихэн нэгдэх болтгоо гэж залбираараа. Харин тань залбирлын сэдв гарсан байна. Тэгээд дээрэс нь боломжтой бол бас санхүүгээр дэмжээрэй. Баярлалаа.